Өдөр заал дүүрэн хүмүүс албаныхан хуралдаад асуудлын учрыг олох гээд 3 лаборатори руу шинжилгээ явуулаад нийтээр одоо энэ 14 хүн юуны улмаас амьнасаа алдав. Юуны улмаас 40 гаруй хүн хордож эмнэлэгт хүргэгдэв гэдэг учир шалтгааныг тодруулахаар ажилласан. Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах газрын мэргэжилтэй Отгон Баяр учир шалтгааныг нь бидэнд ирж хэллээ. За энэ шинд сайжруулсан төлөвлөнд шинжилгээ хийсэн. Ингэхэд бол ердийн 100-нд буюу уламжлалт 100-нд бол огт тохирохгүй төлөв байна. Хэрвээ ердийн 100 буюу уламжлалт 100-нд хийх юм бол дутуу шатлалт үүсч энэ нь иргэдийн амь насанд хохирол учруулахаар байна гэдэг ийм зөвлөмжийг гаргасан байдаг. Харамсалтай нь энэ зөвлөмж бол одоо тэр төрийн өнөөдөр цагаар гарцсангүй оройдоо хасах дөрөв. За тэгэл өнөөдөртөө даарал хонох болон өгчээсээс даарал баг зэрэг даарал хонсон мод төлд юм уу? Имжлэт болоод давхраа ягаал унтсан дээ шүү дээ. Хорин жил ярьсан Улаанбаатарын утаанаас бас саллаа. Энүүдийг том амжилт бодож байгаа. Ирэх жил бид нар сайн түлшнийхээ 2 дахь үйлдвэрээ ашиглалтанд оруулна. Ингээд Улаанбаатар маань урдын адил сайхан цэнгэг агаартай Азийн цагаан дагнд болсон ийм сайхан Улаанбаатарыг бий болгоно. Үнэхээр одоо энэ утааны асуудал хүнд байдалд орлоо. Одоо их тэнгэрчин ч утаанд харагдахаа болсон байна. Зайсанд байгаа тэр бажуудын хороолчин ч утаанд харагдахаа болж байна. Тэрмээ хуулийн сай сууж байна. Та нар гэмт хэрэгтэй тэмцэх ёстой хүмүүс шүү. Алдаа гарвал хариуцлага үрж чаддаг байгаараа гэдгийг одоо хэлье. Энэ бол Монголын төрд сайхан ёс зүйтэй шин соёл болж ийн гэж би бодож байгаа. Шин соёл. Саяны тэр хэлсэн те багандан нүсийг яаралтай оруулж иж хольж төлөвлөх тийм үү? Арга хэмжээ авахгүй бол маш олон хүн өхнө. Ариусгатай хэлэхэд. Аюул ус. Тааж байгаа хүмүүсээр нь танах шүү. Гал авдрах байтай. Яг одоо ярилцаад бэлэн болсон байгаа. Учир нь юу вэ гэх юм бол өнгөрсөн 10 дугаар сард нийслэлийн одоо зарим гэр хороололт шахмал түлшнээс сүйдэж угаартаж амиа алдсан одоо цөөнгүй иргэн байгаа. Цавхын хойтлосны хөвдийг тэгээд орсож 3 настах хүн өнгөрсөн. Ахын мөн хаангу байцсан. Дугаар сарын хэдний өдрөөс юм бэ? 10 сарын 19-ний өдөр. Тухайн үед эмнэлгийн дүгнэлт юу гэж гэрсэн бэ? Угаасч гэсэн дүгнэлт гарсан байсан. 23 оны 11 сарын байдлаар гэтэл эдэр үсгийн өвөл эхлээгүй байхад 91 хүн угаартаад бас орсон байна. Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах газрын мэргэжилтэй Отгон Баяр учир шалтгааныг нь бидэнд ирж хэллээ. За энэ 3 хуудас материалыг л энэ зөвлөмжийг ажил хэрэгтэй тусгаад уламжлалт зуухтай айлууд энэ төлшийг хэрэглэж болохгүй гэд шийдвэр гаргачихсан бол ийм одоо харамсалтай үйл явц болохгүй байсан байна гэдгийг энэ мэдээллээр та бүхэнд хүргэе. Одоо алдаж онсон юмнууд бас байдаг л баг. Аль болохоор хүний амигаар баг үрээч, хүний амиар баг тоглооч. Ард түмжийн үнгүй болчих юм л гэж хэлмээр байна. Эцэг хүний хувьд бол маш гомдолтой бай. Үрээ алдсан үед тэгэл хэцүү байд. Хөрс үгийг би шууд буудна.